Сүүний түүх. Ноён талх дэндүү гоё хамгийн мундаг нь. Ямар сайхан цай вэ? Хийж байгаа бүх юм нь гоё. Цай ууж байгаа нь хүртэл. Ямар хачин хүүхэд вэ? Алуу байц. Ийм байвал бүтэхгүй шүү. Ингэж хийгээч. Бүх юмыг хийж чадах юм аа. Би яг ноён талх шиг болмоор байна. Сүү? Үнэхээр ноён талх шиг болмоор байгаа мó? Тэгэлгүй яах вэ? Хоёулаа энэ хуучин хатсан талхыг ярьж байгаа, тийм ээ? Хамгийн мундаг нь ноён талх амимын аварсан. Нэрээ юу? Гол нь би бусад хайцагтай сүүнүүдээс өөр. Энд чи яагаад сүүний хайрцагт дээрх бичиг буруу байгаа юм бэ? Мөн өдөөтэй юу? Мэдэхгүй. Анх удаага л ийм юм харж байна. Гэхдээ надад хийж чадах юм байхгүй л болов. Уучлаарай. Хонгор битгий та. Хай мангара. Наад малгайгаа тайлаач. Сүг гэдэг бичиг нь эс биш, иш үсэгтэй гэсэн. Зүгээр малгайгаа тайлчгаа. Нуулаагаа зүгээр болчихгүй штэ. Үнэн хэллээ. Би танарт адилхан миний ч гэсэн сүг гэдэг бичигтэй. Өний юм бол тайлчих уу? Үсгэнд дураа харж чаж үнэн л Уурхад үнэн байсан байна штэ. Сүүний эхний үсэг буруу харсан да. Шүү гэдэг нэртэй. Үгүй би шүү биш. Бид очиж та нарыг аварна. Өнөөдөр цагта. Ахин уулзалтлаа баяртай. Би бол улаан цагта. Орон нутгийн энэ үсчний газар зөвхөн үс засаа зогсохгүй амьдралыг өөрчилдөг билээ. Зарим нь сууд үсчин ч гэцгээдэг. Мастер талах ямар ч кекс бэлөө ороомогны гадаад төрхийг бүрэн өөрчилж чаддгаараа нэрд гараад байна. Одоо баяртай байгаа үйлчлүүлэгчдтэй уулзъя. Та ямар шалтгаанаар наашаа ирсэн бэ? Яах вэ? Миний ус шингэрэн байсан юм л да. Одоо хүртэл ихтэй гадуур гардаг болсон. Бүгд талах үсчнээ л аач. Өөрчлөгдмөр байгаа хэн бүхнээ ирэх ёстой газар гэвэл энэ л байна. Ноён талхны үсчээ? Өглөөний минь ирхмэ? Та мөн үү? Ноён талхаа? Би таныг зөндөө сонссон. Та хинээж гадаа төрхийг өөрчилж чаддаг гэсэн чадахгүй. Чадах байхаа. Чи өөрчлөгдмөр байгаа мó? Тийм ээ. Энэ үсгийг янзлаад өгөх боломж байгаа уу? Чамайг буруу биччихсэн байна. Тийм ээ. Би анх дөрөвдөө сүү биш шүү гэсэн бичгтэй байсан. Эмнэлгийн олон мэрэгчлэтнүүд юу ч хийж чадаагүй. Гэхдээ та тэр эмчнээс өөр шүү дээ. Азгүй байна. Би тусалж чадахгүй юм шиг байна. Уучлаарай жаалаа. Тэгээд чи манаа хаах гэж байна. Тэгхүү архимаа. Ой, энэ ич үсэг намайг хажин харагдуулаад байна. Би арга барж гад байна. Надад туслаач дээ ноён талхаа. Та миний ганц найдвар. Дээрээс буулта. Иш үсгийн нэс болгоод өөрчлөөд өг гэж юу? За яах вэ? Болох нь үзье. Хөөх. За, сайхан боллоо. Хөөх. Хамгийн гайхамшигтай биш ээ. Альвэ, миний хийж чадах юм байх л ёстой доо. За боллоо. Хөөх. Цааш нэмшгэл болжээ. Би шин сүүний хайрцаг болсон юм шиг санагдаж байна. Баярлаа. Маш их баярлаа. Үгүй. Миний ис сууд үсчин засч чадахгүй байгаа бол надад найдвар байхгүй юм байна. Би үрд шүү хэвээрээ үлдлээ. Байц, битгий уйл. Өөр арга хайгаад үзье. Чамайг сүү гэдэг байхаа. Жаала, нарийн бовнууд яах гэж манай үсчинд ирдгийг мэднэ үстэй. Яах гэж? Онцгой болох гэж эрзгээд юм шүү дээ.
Нарийн боо болгон өвөрмөц байхыг хүсдэг. Цоо шинээр төрж бусад хайрцагнуудаасаа ялгархыг хүсдэг юм. Тиймээс сүү чамд давуу тал байна шүү дээ. Юу гэсэн үг вэ? Бодоод үзэлтэй. Бусдын толгой дээрээ сүү гэсэн бичигтэй байдаг. Гэхдээ дэлхий дээр ганц л сүү байгаа. Би зүгээр л өвөрмөц гэж юу? Нэрэ тийм байна. Би өвөрмөц онцгой хайцагтай болж төрсөн. Маш их баярлалаа ноён талхаа. Хязгааргүй их баярлалаа. Зүгээр дээ. Баярлалаа эрхмээ их баярлалаа. За, болгоомжтой хараарай. Ямар их ядарва. Одоо амрах цаг. Ноён талхаа. Надад мөнгө байхгүй л дээ. Гэхдээ та энийг ав. Би танд энэ хайртай улаан цагтаагаа өгье. Ахад маш их баярлалаа, баяртай. Тэр өдрөөс хойш би шүү гэдгээрээ бахархаж амьдардаг болсон. Ноён талх бол мэргэн ухааны ундраг. Чамайг хурдхан шиг явуулж гэртээ эрт харихын тулд л тэгж хэлсэн байх. Юу гэж дээ? Ноён талх үргэлж чин сэтгэлээсээ ханддаг. Ноён талхаа. Та үнэхээр сүйд тэгж хэлсэн юм уу? Бас юу? Дэлхий дээр ганц л сүү байгаа. Юу яриад байгаа юм бэ? Хэлсэн биз дээ. Каменбер бяцлаг. Хурдан наашаа. Юу дуурсан бэ? Чи их баян байх нэ. Их гоё хүрэмтэй юм а. Хүрмээ өгчих жаалаа. Чи энэ хүрмээр дутхгүй шүү дээ. Халтар гараараа хүрмэнд нь хүрвэл юу болдгийг мэдэх гэсний хэрэггүй шүү. Халтраа. Чи юм уу яасан? Ингэсэндээ та нар харамсан да. Бацтай хэлчихье. Игдүүтэй юм а. Миний хөлбөр салган чихлаа. Их шигүү бяцлаг байх нэ. Хүнд итгэж мэдэхгүй юу чи? Болооч. Зүгээр ойлгооч. Сул дараа нэг дээрлэхийг чинь муу цаан штэ. Өөдгөө зан гаргаж байгааг чинь аав ээж чинь харуулъя. Энэ сүүний хүүхэд чинь хаанаас гараад ирвэ? Хүчирхэл бол хариулт биш. Яагаад дотор муухаараад байна? Хөөй, зүгээр үү? Хөөй. Би хаана? Сая юу болсон бэ? Битэж гэмтэй үстэй. Чамайг заасан уу? Битгий бусдын хэрэгт оролцож бай. Өөрийгөө ч хамгаалж чадахгүй ч мундаг амтэн шиг царайлаад л. Хойлаашгүй зогтож чадлаа шүү. Үнэхээр хацтай байлаа. Одоо хойлоо танилцъя. Намайг сүү гэдэг, чамайг ин гэдгийг. Каменбер бяцлаг. Каменбер гинэ. Чи чинийх алдартай үнэртэй үсттэй тийм ээ? Алдартай гинэ. Би онцлог үнэртэй байгаа үз яадгийн. Зарим нэг нь бусдаас өөр байдаг юм. За юу? Таны наадаа тоглоцгоё. Хүүхдүүд шин сурагчтайгаа минлээрээ. Каменбер бяцлаг гэдэг юм. Халуун дулаанаар өгтөө авцгаая. Бяцлага. Хэцүү байсан байна. Би яаж амьдралыг чинь сайхан болгох вэ? Намайг 50 байлгаад өг заа юу? Өрөвч зан чи надад хэрэггүй. Байцаараа ноён талах чам тусалж чадна бүх юмыг засч мэддэг. Ноён талах гинэ. Талхны мухлаг хотын хамгийн гайхамшигтай өсчин. Ганцхан ноён талхал өмхийн үнэрийг арилгаж чадна. Үнэхээр эргэлзчихэл байна шүү тэр ноёнд чи. Айлгүй. Боломж олгох та. Би чамд батлаад өгье. Одоо шууд очие. Хөөй, одоохон миний гарыг тавь. Заавал үнэхээр өөрчлөмөр байна гэж үү? Тийм ээ. Тэгж чадах цорын ганц хүн бол та.
Камембер бяцлаг юм байж тээ. Хэцүү л байх та. Мэдсэн юм аа. Надад тусалж чадахгүй гэж хэлээ үсттэй. Юу? Манай гэрийнхэн маш хурц үнэртэй. Эмч нар хүртэл эмжилж чадаагүй. Энэс муухай үнэр байдаг штэ. Би энэс 10 дахин муухай үнэр үнэртэж байсан. НАТОгийн домгийг мэдхүү. Хамгийн муухай үнэртэй 3 өв залгамжлагч. Тэр НАТО юу? Яг мөн. Би НАТОд муухай үнрээсээ салгалтан тусалсан. Тэгээгүй бол муухай үнрээс нь болж сүшиний тосгон бүр бүснэн сүйрэх байсан юм да. Ха, тэдний хийхээр өмхий байсныг мэдэхгүй юм. Гэхдээ л манайхан бүр илүү өмхий шүү. Чиний мэдэхгүй бас нэг түүх байгаа. Өмхий дүүфүү гэдэг залууг сонсч байсан уу? Оо, өмхий дүүбүү юу? Өмхий дүүфүүний очсон газар болгоны амьдрал мөхдөг байлаа. Тийм л хурц үнэртэй шүү дээ. Гэхдээ намайг тусалсны дараа Дэмсам хотод буцаад инх тайван тогтсон юм. Ох, ноён талхаа та надад дэлхийг аварсан гэдгээ хэлээгүй штэ. Би дэлхийг 2 удаа аварсан юм шүү. За, хүрмээ тайлж хэдүүлээ эхлэе. Ноён талхаа юм дооролд. Би буруу бодож үнэхээр хурц үнэр бай. Ноён талхаа. Тэр дандаа ингэдэгий. Би зүгээр л үрд ганцаараа бай. Сайн уу? Үсээ засуулъя. Ямар өмхий үнэр вэ? Юу болоод байгаа юм бэ? Гачаасан суугаа үлдээгээд явчихсан юм уу? Ийм байлаар үнэртэж байсангүй. Хөөе чи. Бяслаг үсттэй. Инээс өмхий үнэртэй дээ тийм ээ? Мэдсэн юм аа. Камембер шиг л байна да. Чамаас үнэртэй байгаа үстэй. Камембер. Үгүй. Яна. Бясалган дахиад миний тусламж хэрэгтэй бололтой. Яна, өдрийн хоол сайн шингээгүй юм шиг байна. Үйлчлүүлэгчдийнхээ өмнө ингэвч гэжтэй. Гашилсан сүү гэж та нар зөв хэлсэн юм шиг байна. Энэ бишээ хүүхдийн онгоцноос ч муухай өнөр байна. Энэ муухай өнөр чамаас гарсан гэж үдээ. Чамаас гэхээс илүү. Үгүй. Би ч гэсэн мэдсэн мэдчихэж. Гэдэс бас гаргаж. Чи ч гэсэн босдог гаргаж байгаа юм шоко? Би одоо яалтай билээ. Ой, талхны үүрмэг минь гэж. Үгүй, би яагаад ингэж сунгаад байна? Би эсгэж болох юм нэ. Агаар оруулах болохгүй нэ. Тэгээд их муухай өнөртэй байгаа байж тээ. Та гурав заваа юм аа. Бүгд өвччихвч дараа дахиад ирээ. Тийм ялзарсан үйлчлэгээтэй байх ч гэжтэй. Бүгдээрээ уучлаарай. Дараа ирээрээ. Үсийг чинь гоё болгож өгье. Та нар миний төлөө инглээ гэж юу? Бясалгаа намайг уучлаарай. Би хэлсэн шиг өнрийг чинь арилгахад тусалж чадсангүй. Дараа заавал тусална. Би үнэхээр талархаж байна. Чи намайг ичгэвдэр байдлаас аварсан. Хизээ нэг өдөр би чам шиг цагаан эдээ болмоор байна. За баяртай. Байцаарай. Бясалгач нь цагаан идэ штэ. Манчкин донат. Ой, үсээ засуулмаар байна. Утгагүй дуусчихна. Тийм ээ хомбар минь. Миний үгийг сонс. Хоёулаа сайхан найзууд болох байхаа. Бид найзууд биш. Та хөөгшин Би хамтгүй биш. Одоо ч өсчөндөө ажиллаж байна. Харин амьдралаа үржихэж. Хөөе чи гайгүй юу? Би яах учраа олдгоо? Би уран барилгач болж чадах байсан. Яадах юм бэлээ? Хүмийн үснээсээ болоод энгийн хуйлбал бов шиг харагдаад байна. Нэг арга байгаа. Нэг үсч жинхэнэ мастер. Хэн гинэ? Тийм ээ. Энэ бол ноён талхны л ажил.
болцоог харагдаж байна. Тэр хийсэн штэ. 3 сар хүлээсний хэрэг гарлаа. Чи шинэхэн доонод боллоо. Би үсээ асуул. Шоко. Удаан төгсүүр. Сайн байна уу? Ноён талах байгаа болов? Үгүй. Миний үсэг битгий таруу. Үгүй. Энэ чинь юм бэ? Нэг ууртай хүү яг чинь. Чихэд нэр байгаа юм болов уу? За ма. Одоо үсээ засуулах уу? Энд чинь юу вэ? Чихэр өвс шиг амталтад байна. Дараа ичмэр юм аа. Яагаад дандаа ингэж гэдгийг ойлгохгүй юм? Аз жаргалтай газраа бол зэний бясалгал. Зүгээрээ том болж байгаа л энэ шүү дээ. Хөө. Миний таблетаар хүүхэлдээ үзэх юм уу? Ой! Энэ хөөгөлтэй чинь муухай юм байна. Мөнгөний төлж амжаагүй штэ. Шинийг худалдаж шин завар гарч ирсэн. Надад нэг юм байгаа шүү. Мухартаа хамгийн мундаг тоонод тоон цагтаа. Глютений нэрээр амлая. Болохгүй ирхмээ. Ураа бараарай. Жаахан хөөхөж шүү дээ. Татарсан толг энэ чинь цоон тоогоор гарсан загвар. За. Дэмий цагийн гарц боллоо. Явъя да. Та чадахгүй юм байна. Чадахгүй юм байна. Бити яваач. Шоко. Нааш наваа. Гэхдээ болох юм уу? Өөр арга байхгүй гэж юу? Зүгээр надад аваад ирээ. Үгүй үсээ засуул. Үгүй. Энэ дэлхийн хамгийн муухай газар. Үгүй. Яж харта үнэхээр инээдтэй юм аа. Ядалцах цаг болсоо. Ийм шалмгаа өсчөг харж байсангүй. Үзэн супер хүчтэй болгочихсон юм шиг. Тийм ээ, үнэн. Энэ нэг авахта хэрэгжиж байгаа юм биш л дээ. Өмнөөс гоё харагдаж байна. Бусад аав ээжүүдэд таныг хэлнэ. Оо. Сайн уу? Та ямар эртээрээ вэ? Амьд байгаа цагта ахиж хүүхдийн үс засахгүй. Битгий уйлаад
байл та. Баяа бүсэлж гоё болгоод өгнө. Үгүй засуулахгүй. Хүүхдийн аргыг олохдоо сайн гисэн. Тийм гэсэн шүү би ч гэсэн сонссон. Хавчуу чигнэмэхүү. Яасан хөөр хамтан бэ? Ангар минь би мөхөөдөс авчирлаа. Ашгүй буцаад ирв. Өдсний газрын очир барагдахгүй урт байлаа. Бяцхан Гедори хаан байна. Юу гэсэн үг вэ? Чамайг харж байгаа гэж бодсон шүү дээ. Геди. Гедори. Өшигөрөө ирхмэ. Гедори. Гедори чи хаана? Ой, дээшээ битгий гараа. Юу бодоод байна? Тэр хүүхэд нөөцлөрлөө авирч байна. Гедори. Оо, дээшээ битгий гараа. Гедори. Би бол жинхэнэ хавч. Гэт аюултай штэ. Одоохон буугаад ирээ. Аав ээж нь үү? Одоохон болиулаад. Бидний үнэхээр уучлаарай. Гүмэн одоо болно. Миний унгаш. Таашаа би загснуудтай хамт аквариумд амьдрнаа. Яагаад ингэж байгаа бэ? Чи жинхэнэ хавч биш шүү дээ гүмэн. Тийм биш ээ. Би жинхэнэ хавч. Чи жинхэнэ хавч биш шүү дээ. Хавчтай би лууч биш. Зүгээр чигэн мэд Гедори чам заламгаа байхгүй. Манай Гедори талаа яралт амьдрмаар байна гин. Өөрийгөө жинхэнэ хавч шиг гэж итгэхэд байгаа юм. Хүүхэд болгонд тол ийм үе байдаг юм. Ноён талха. Манай бяцхан Гэдэд туслах арга байхгүй юу? Алдарт ноён тал хүртэл бидэнд тусалж чадахгүй. Ноён хадагтай хавчин чигнэмэг. Үлдсэн сүүлчийн итгэл найдвараараа надад итгэх. Үгүй. Очмааргүй байна. Та нар миний хүрсэн аав ээж биш. Би талаа яраад руугаа буцах ёстой. Түрхий шиг ороод гараадах заа юу. Үсчин гэсэн үү? Би та нарт нарийн бав шиг харагдаад байна уу? Хурамч аваа. Таваач. Чихэн хавч дүрээрээ байна. Яасан өхөөртөм хавч хэлбэрт юм бэ? Жинхэнэ хавч гэдгийг минь та мэдэж байгаа юм уу? Тэгэлгүй яах вэ? Далай руу буцахаас өмнө чи сайхан харагдмаар байгаа үстэй. Далаа? Би далаа руу явна. Орцгой. Аль далай? Атлантын уу, Номхон уу? Сайн уу? Ноён талхны өсгөний газар тав тамаар л. Хөөх, манайхаар өмнө нь хавч үйлчлүүлж байгаагүй штэ. Би далаа руу буцахаас өмнө шүдний чулуугаа авахулна. Хөө, далай руу буцахаас өмнө чамд хийх олон чухал юм байгаа шүү. Тийм үү? Тийм ээ. Жинхэнэ хавч далай тэнгисийн хамгийн хатуу ширүүн амьтан. Харин чи жигнэг шиг зөөлөн харагдаад байна. Жигнэг? Бас чамаас юусоо ч далаа үнэртэхгүй байна. Ийм янзтай далаа руу буцвал загасны хоол болно. Чамайг сууш болгоод идэж хэмтэй. Санаагүй. Би чамайг хавчны хаан хүртэл бүхэлдгээр болгоод өгнө. Хөөх нэр юу? Баярлалаа ноён талхаа. Хонгор минь талах яах гэж байгаа юм болоо? Хүлээгээд харж ил бай та. Ноён талха. Би ирлээ. Сайн уу бяцхан залуу минь? Хөөх ямар гоё жигэнсэн загсан боб бэ? Хатагтай карп. Нааш. Хатагтай карпа загсан боб биш юм уу? Юу яриад байгаа юм бэ? Хатагтай карп бол шинэ нур хотын нийгмийн идэвхтэй. Эхэлж захиалга өгсөн болохоор чи хүлээх хэрэгтэй боллоо. Ийш. За тэгээд өнөөдөр яаж засуулмаар байна та? Энэ удаа бүр ганган болмоор байна. Стен Марокко загас шиг ганган. Stone Morocco истэ. Ойлголоо. Одоо яг жинхэнэ карп загас шиг болох гэж байна. Юу хийгээд байна? Энэ чинь буруу штэ. Ерөөсө карп шиг харагдахгүй байна. За, болчихлоо. За, ямар болж? Би ч сүрлэг болжээ. Би судас тус хураад яста
гоё. Энд чинь карп биш. Ягаад ийм муухай болгохгүй? Юу яриад байгаа? Стон Марокко болчихсон байхад. Карп загас чинь улбар шарангатай, зөндөө олон хөөрхөн судалтай, ялалцсан хурц нүдтэй, бас хөөрхөн сэрвэ хөвсгөр сүлтэй. Манай хавч үйлчлүүлэгч карп ямар байдгийг мэддэггүй юм шиг байна. Суу зураг аваад ирдээ. Мэдлээ. Карп ингэж харагддаг. Төгс зураг ноён талхаа. Ноён талхаа таны ачаар би загасны цэнгүүний гоо бүсгүй болгоход маш их баярлалаа. Найз охид натархаа. Дэлхий мангар болчихсон юм уу? Юу болоод байна? Сайн уу ноён талхаа? Би билээ. Энэ дун лава ямар хөөрх юм бэ? Тавтай морил бяцхан хадагтай дун лаваа. Ноён лава гинэ? Газар тундын тэнгисийн бодолт хэлгмээр байна. Өнөөдөр хуучин ангийнхантайгаа уулзах юм л да. Санаа зовлтгүй. Намайг дуусгаар чи далайн давлгаанд шидэгдсэн юм шиг харагдана. Дангэрэг чидэгдсэн дун лава. Би ууц гимсэн гэж үргэлж хүсдэг байсан юм. Одоо боллоо. Энэ юу вэ? Далай мангас уу? Чи бодсон байгаа. Их хөөрхөн болсон байна. Хөрдөм та намайг яг адилхан болгосон байна. Ой суу сургийн өгдөө. Энэ чин дун лаваа шүү дээ. Үгүй дун лава ингэж харагддаггүй юм. Нэрээ тийм шүү. Өтнэмхээ мартчихсан байна. Одоо төгс боллоо. Та үргэлж мундаг ажилладаг шүү удахгүй болсон. Жинхэнэ дун лава ийм байдаг гэж үдээ. Миний бодсноос тийс өөр байна. Ой, чи жинхэнэ хавч болохыг тэсний ядан хүлээж байна уу аа? Тийм ээ. Тэгэж байна. Сүүлийн ганц үйлчлүүлэгч үлдсэн. Би удахгүй. Ноён талхаа сайн уу? Энд чинь бяцхан октопус байна штэ. Уулзалгүй худж наймаалчаа. Наймаалж гинэ? Та чинь галзуу юм уу? Би скүйдэдтэй болцоотой. Ингээд очивол намайг ноoma амтэн гэд бодчихно. Намайг аврах том 8-аач болгоод өг. Санаа зовлтгүй. Удахгүй чи хадагтай нартай бүжиглэг тэмтрүүлтэй болно. Энэ жижиг амтныг царамуудаа муухай наймаалж болгож яасан ч чадахгүй. Ноён талхаа зураг нь яг энд байна. Үгүй. Наймаалчны хөл яа гой хатсан байна. Наймаалчны тэмдрүүл хамгийн үнцэнтэй. Тэр яг сүмс майнууд яг болно. Тэмдрүүл дээр нь тавилаа. Сэтгэл татам чанараас чинь хинч зугтаж чадахгүй. Ингээд наалдуулаад өгнө. Энэ чинь жинхэнэ наймаалчны тэмдрүүл. Тэмдрүүлтэй боллоо. Одоо тарих. Хөлгүй цэнхэр далайн хамгийн том тарих. Наймаал. Хайхалтай, үзэгсэлтэй. Ингээд дууслаа. Ноён талхаа та зүгээр л шилдэг. Миний сохол болцоо маш амжилттай болно доо. Нэрээ аврах том наймаал шиг харагдаж байна шүү. Скүйдэдтэй уулзсангууд надад шууд дурлан да. Намайг харал да. Би бол 8-аач. Хүлээж угаарай скүйдэд. Наймаалч яваад өглөө. Одоо манай хавч найзын ээж. Сүү зурга. Цэнхэр хавч их байдаг. Тиймээс чамайг үсэг чулуун хавч болгоно. Хальсан сагсан бөмбөгнөөс жовн товлтой. Цэгнүүдийн бэл дээр. Хамгийн чухал нь үсний хэсэг шүү. Зөндөө их үснэ. Өдөрт 2 удаа шампундаж уугаарай. Үгүй. Би чигэн хавч биш. Хавчин чигэн мэг. Ээж аава гэлээд өгөлөө би чигэн мэг. Тийм ээ. Эд бол хавчиг хэлбэртэй шарсан чигнэмэгний гэр бүл шүү дээ. Би хавч болмооргүй байж зүгээр чигэн мэг хэвээрээ байна. Зүгээрээ гээдээ. Бүгдээрээ чигнэмний хуваар хуучин шиг амьдарч болно. Хийсэн бүхэнд чинь баярлалаа. Ноён талхаа. Би явж зурсан горлон дээр бяцлаг нэмээ дээ. Баяртай. Ахад хавчиг загнаад байвал буцаад ирээрээ. Та хамгийн мундаг нь. За, бүгд гараад ирээрээ. Яваад өгсөн үү? Та нуугдах хэцүү байлаа шүү.
Харин хэлээд яах вэ? Бүгдээрээ сайн ажиллалаа шүү. Энэ та нарын хувь. Хөөх, ямар их юм бэ? Дун лаваа хэрэг болгоод хизээч хамаагүй дуудаарай. Хоёрын талхаа тийшээ гартаа. Юу юм бэ? Би бол далайн хун тааж, агуу цагаан халим. Халхны усны газар 5 тайморил. Шоколадны хамгаалалт. Өнөөдөр тоглоход цагаагаар үнэхээр тохиромжтой юм тийм ээ. Тийм ээ, эхэллээ шүү. За билнэ үү? Шийдлээ шүү. Юу вэ? Бөмбөг хаан даваад явчихлаа штэ ой. Очоод авч чадахгүй. Одоо тэгээд яах юм бэ? Уучлаарай. Гэхдээ энэ юун хаан юм бол? Энийний цаана юу байгааг би мэднэ. Манай аав надад хэлсэн. Маш том мангасууд байгаа гэж хэлсэн. Тэдний дайралтаас хамгаалах гээд ийм өндөр ханыг барьсан гэж хэлсэн. Нэрээ юу? Үгүй. Би талах түүбээс үдсэн. Цас мөсөөр хужигдсан мөсөн хаан тулс байдаг болохоор орхол юм бол шууд л хөлдчихдэг гэсэн. Их хүйтэн байх та. За ханны талаар ярихаа болоод явж хөл бөмбөгөө тоглоё. За тэгье. Бирлээ. Ирчихвүү. Спортхон хоолоо идээрээ. Ээжээ. Гэхдээ манай тосгонд ягаад тэр том хамгаалтын хаан байдаг юм болоо? Хана? Ягаад гинт тэрийг сонирхов? Хүүхдүүдийн хэлж байгаагаар бол ханны цаана амраг мангас байгаа. Мөсөн хаан тус байдаг гэд байх юм. Чи даалгавраа хийж дууссан уу? Деми юмд анхаарал тавиад байлгүй. Хурдхан оройн хоолоо ид. Ойлголоо. Ханны цаана яг юу байдаг юм болоо? Миний хөө За эмээ. даалгавраа хийх гээд ядарч байна уу? Энийг ичгээд хий. Миний эмээ хамгийн шилдэгэн. Эмээ. Гэхдээ та хамгаалтын хааны цаана юу гэдгийг мэдхүү? Мэдээлгүй яах вэ? Эмээн дээр үед тэр хааны цаана амьдардаг байлаа. Нэрээ юу? Тийм ээ. Тэр үед цагаан шоколад, хар шоколаднууд нэг дор хамт амьдардаг байсан юм. Сүйт бүсгүй сүйт цану 2 шоколадыг цагаан шоколад болтол бэбинэ хайрлах уу? Тийм ээ. Тэгвэл та хоёрын гэрлэлтийг тунхаглаж Багшаа! Хайрт минь! агэрэ. Намайг тавиач. Тэгээд нөхрөөсөө салсан юм да. Хөөх, нэрээ юу? Бүгд өнгөрсөн зүйл. Гэхдээ л өгөхөөс өмнө нөхрөө дахиад нэг харвал сайхан л байна. Эмээ, ханыг нураачих юм бол өвөөдөө дахиад уулзаж чадах юм биш үү? Тэр ч тийм л дээ. Би тэр ханыг нураагаад өгнө. Чи юу? Би ханыг нураагаад бусад шоколаднуудыг ч гэсэн гэр бүл найз нөхдөдтэй нь уулзуулна. Тэгж болох юм уу? Миний зулцагч мондаг шүү. Би энэ ханыг нурааж байж сална да. Ой, чи юу хийгээд байгаа юм бэ? Юу ч бишээ. Чи арай энэ ханыг нураах гээд байгаа юм биш үсттэй. Тийм ээ. Мангасууд дайраад ирвэл яах болж байна? Үгүй дээ. Мангас энэ төр байхгүй. Энэ ханны цаана шоколаднууд амьдарч байгаа гэж манай эмээ хэлсэн. Юу? Манай өвөөч гэсэн энд байгаа. Энэ ханнаас болоод л уулзаж чадахгүй байгаа. Хөөх, нэрээ тийм гэж юу? Тэгвэл бид нар ч гэсэн ханыг нураах чинь тусъя. Үнэн үү? Яаж нүдэд нэмэр алгаа. Энэ хан ч хэтэрхий батуух болохоор хөдлөгчгүй юм байна штэ. Харин тийм ээ. Одоо гэртээ харьяа.
Тэгье бүр ядарчлаа. Хүлээгээрэй. Энийг харда. Гоц ухаанд ус чинь ноён талах гинэ? Би энэ хүнийг зурагтаар харсан баха. Тийм ээ. Энэ хүнтэй холбогдоод үзэцгээе. Өглөөний минь Захирлаа. Захиарсан. ямар захив вэ? Шоколад тосгоноос ирсэн байна. Энэ хамгаалтын ханыг нураагаад өгөө. Ус тасах гэж завгүй байхад чинь яаж тийшээ явах юм бэ? Шоколад тосгоно уу? Хөгжилтэй байх та. Одоо ч шоколад бараг алт шиг л үнэтэй болж байхад ажилд нь туслаад шоколад олоод ир. Юу? Шоколад алт шиг үнэтэй болсон? Суу хурдан ачаагаа бэлд. Мэдлээ. Одоо хүртэл хан нураах гэж үзээд байна уу? Одоо зүгээр л бууж өгөө. Үгүй. Энэ ханыг нураж эмээгийнхээ мөрөдлийг заавал биелүүлнэ. Найзада энийг хараач. Ноён талх ирж байх шиг байна. Юу? Тэр ус чи яаж манай тосгонд ирэх юм бэ? Тийм ээ. Тэгээд чинь донгоцны бууз байхгүй. Аймаураа! Ноён талха энд байна. Энэ шоколад тосгон бололтой. Энийг аваад өгөөч. Тэгэхээр энэ ханыг нураагаад өгөө гэж Тийм ээ. Жадуугаар ханыг нураах гэж үзэн ч нэмэр алга байна уу? Их хатуугаан байгаа мэлгмэ. 5 см орчим зузаантай юм шиг байна. Талхануудын хүчээр бол яагаад ч нурааж чадахгүй нэ. Тэр харал да. Энэ ханыг нурааж чадахгүй гээд байхад та. Ноён талах ч гэсэн чадахгүй бах уу? Гэхдээ нэг арга байна. Нурааж чадахгүй бол байхгүй болгочиход болно. Байхгүй болгоно. Надад нэг арга байгаа болохоор тосгоны бүх хэрэгдийг дуудаад ир. Юу болсон юм болоо? Юу болсон бэ? Ханны хажууд цуглаарай л гэсэн. Анхаараарай. Би энэ бяцхан шоколадны гуйлтаар энэ тосгонд ирсэн өсчин ноён талах байна. Ноён талх гэхээр нөгөө алдартай өсчин биш үү? Харин тийм манай тосгонд юу хийх гэж ирсэн юм бол? Хөөе, манай хүү яагаад тэнд байгаа юм болоо? Энэ ханны цаана та бүхний гэр бүл болон найзууд амьдардаг гэж сонссон. Энэ ханыг байхгүй болгоод эргээд уулзалтахыг хүсэхгүй байна уу? Уулзгай хүсэл үл яах вэ? Гэвч ийм том ханыг яаж байхгүй болгох юм? Үгүй нэг арга байгаа. Тэр бол энэ. Аваарай. Юу вэ? Биер байх юм. Энүүгээр яа гэж байгаа юм бэ? Энэ биерээр та бүхэн хүслээ шингээж энэ ханам дээр бичвэл хан байхгүй болох болно. Ан байхгүй болно. Шал утгагүй юм. Миний үгэндээ тэгээд ханам дээр бичээд үз. Имэ хамт бичицгээ. Тэгээ хүмүн. Ээж туслал та. Хава бид ч гэсэн өвөдөө уулзах чаднаа. Ямар ч байсан бичээд үзье. Тийм ээ, ямар алдаад байх юм байх биш. За л хурдан ирэхээр. Ингээд бичгээр өвгөнтэйгээ уулзах чадах юм уу? Тийм ээ. Төлөвлөсөн ясаар болчихлоо. Гэхдээ ноён талхаа хан хизээ байхгүй болох юм бэ? Ханыг дүүртэл биччихлээ шүү дээ. Нэмээ төр зур хүлээгээрээ. 9 8 7 6 5 4 3 2 1 мөрмөр өдөр чинь талх хийгээд хамаг бие хөшчихөл байна. Энэ хаалт ягаад ийм болчихвоо? Сойлог цаг нь болж дээ. Тэр хан дээшээ өргөгдөж байна. Ноён талхны зүг байна. Цагаан шоколаднууд байна. Үнэхээр дахиад уулзах өдөр ирдэг юм байж. Миний хүү. Шонгор минь. Хайрт минь. Сайн сууч. Ямар хайр. Сансан шүү. Манай өвгөн хаана байна? Хөшөө. Бурхан минь. Өвгөн минь сансан шүү. Дахиад уулзахгүй л гэж бодлоо. Захирлаа.
Шоколаднууд дахиад уулзчихлаа шүү дээ. Сайн үйл хийгээд сэтгэл санаа сайхан байна. Харин тийм ээ. Хаалтаа соёлд юм уу? Хар шоколад, цагаан шоколад нэг газар цугулжихаар харахад сайх юм. Энэ хаалт одоо хэрэггүй юм байна.